Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Өчүүхэн мөртлөө тун аюултай гэмт явдлууд. Нуугдаж тоглож байгаад хөргөгчөнд орж өгсөн хоёр хүүгийн хэрэг. 1975 оны хавар энэхүү эмгэнэлт явдлыг сонсоод уйлах нь уйлж, гашуудах нь гашуудж билээ. 3-4 настай хүү охин хоёроо дөнгөж ойноосоо өнгөрч буй дүүтэйн чоочилчхаад ажилдаа яаран явдаг залуухан аав ээж хоёр амьдрна. Тухайн үед цэцэрлэг яасл олдоход бэрх үе байлаа л да. Тиймээс 3 хүүхэд нь орон гэртээ зоргоор өсч байв. Өдийн цайны үеэр аав ээж хоёр нь ээлжлэн ирж 3 хүүхдээ хооллоно. Аз болоход 3 хүүхэд нь хамрын ханиад ч хүрдэггүй байж. Гэтэл нэг өдөр ээж нь гэртээ ирэхэд мөлхөө жаахан нь хөргөгчнийхөө өмнө шүлсээ гоожуулаад унтаж байв. Ах эгч хоёр нь байдаггүй. Эхийн сэтгэл дүгшиж бие засах газар том өрөөндөө ор хүнжил доогоороо утсан ч байдаггүй. Эцэст нь хөргөгчөө онгойлгоод зүрх зүсэн муухай ойрлоод ухаан алтан унсан байна. Дээр үеийн бөмбөр хийцийн зээл хөргөгч том зайтай. Мах хүнсгүй хөргөгчийн доод талд 2 жаал элбэгхэн багтана. Тэгээд ч зөвхөн гаднаасаа товчийг нь дарж ажил онгойлгоно. Мөлхөө дүүгээсээ нуугдаж, хоорондоо нуугдаж тоглож байсан ах эгч хоёр нь тийшээ орчгож. Гэтэл гаднаасаа товчийг нь дарж онгойлгодог хөргөгч 2 хүүхдийг мөнхийн цэвдэг рүү аваачихсан дэр. Ингээд л хүлдчихсэн хэрэг. Ботвол 2 хүүхэд хөргөгчнөөсөө гарах гэж нэлээд юм болсон баг. Аюултай хэрэг шүү. Одоо ч ийм хөргөгч зарим айлуудад байж л байдаг. Энэхүү эмгэнэлт явдал 1997 онд дахин давтагдсан байна. Хуучны Орос хөргөгчний хаалганы гадна бариулдал төгжээ байдаг учраас нэг л хаагдсан бол тас цоошлогдсон дотроосоо онгооно гэж байдаггүй. 5 настай хүү охин хоёр тоглож байгаад эвдэрхий хөргөгчөнд орж хаагдан гарч чадахгүй байсаар бүтэж амнасаа алдсан гэдэг. Тухайн дүүрэгт оршин суух 2 хөршиг олон жил сайн хөршиг холбоотой байсан бөгөөд этний хүүхдүүд ижилтэн дасч оровч гаравч салахгүй хамтдаа тоглодог ажилтай. Ингээд 1997 оны өдөр 2 хүүхэд бас л хамт тоглохоор нэг нийт нь үлдсэн байна. Нэг дор ажилдаг ээжүүд нь ажилдаа явцгааж охины аав хүүхдүүдийг харах үүрэгтэй үлдсэн ч шөнийн ээлж нь гарч нүд хамхилгүй хонсон манер өөрөө ирэхгүй нам унтаж өргөж. Орой 17 цагийн үед эхнэр нь ажилласаа ирж хүүхдүүдийг үгээснээр хэрэг мандсан байна. Хитэн өрөөгөөр хэлсэн эрэлт гарч гэрт гадаагүй хайхад олсонгүй. Хүүхдийн өрөөний хаалга дотроосоо төгжөөтэй байсныг сүхээр эвдэн орж шүүгээ, шургуулга, ор хүндий болгоны нэгжиж үзээд ч байсангүй. Гэтэл өрөөний буланд байдаг эвдэрхий мэр хөргөгч хин нэгний нүдэнд туссан бөгөөд дотор нь байсан бүх новш шалаар нэг тарчихсан байж л дээ. Ингээд хөргөгчний хаалгыг татаж үзтэл дотор нь 2 хүүхэд хагас суугаа бие биенээ тас зурчихсан, хамаг бие нь хурж хамар амнаас нь цус садарчихсан амьдын шинжгүй цонхийн цайчихсан байж. Эвдэрхий хөргөгчөнд ороод өгчгэн чинээ санаагүй аав нь тэднийг тэрэн авч хиймэл амьсгал хийх гэсэн боловч оройтсан байлаа. Хинээд ч гэсэн байж л байдаг эвдэрхий хөргөгч ийм гай даавална гэж хэн санах билээ дээ. Гэвч тэр даруйда цагдаа дуудсангүй. Манер 2 хүүхдээс гарсан цусыг цэвэрсэн нь цагдаа нарт улмөрөө бололсон гэмт хэрэг мэд үзэгдэж буруугүй буруутан болж сэжигтнэр баривчлагдсан байна. Өөр хүүхдээ алдаад уй гашуу болж байхад хүүхдээ хүнөөсөн байж болцсошгүй гэж сэжиглэгдэн баривчлагдах нь ямар ойлго байх вэ? Гэвч хуршууд бие биенийхээ ааш занг сайн мэддэг найз нөхөд байсан тул та тун ядах юмгүй ойлголцсноор хис хэргээр аврагдсан байна. Зүү зуувал бүү яр. Ээж маань зүү амандаа зуухыг хатуу харгалдаг байсан юм. Түүнийг баг залууд ийм нэгэн явдал тохиолдсон гэдэг. Үйл урлаж суусан бүсгүй
зүүгээ амандаа зуучхаад хуршайлынхаа хархууд хандан үг хэлэх гэтэл аманд зуусан зүүн хоолоор нь орчхож лтэй. Энэ тухай ээж маань хөрхийн минь их зовсон. Сүүлдээ сум орж гэдэс дотроо хаглуулаад ч бүтээгүй. Ямар өнөөгөх шиг гэрэл дуран байх биш. Одолгүй имлэгтэй өгөөд болсон гэж ярьдагсан. Бүсгүй үг хэлэх гээд амьсгаа авахтаа л тэр зүг хамт татчихсан бололтой. Ээдээ хүүхдүүд минь зүү аманда бүү зүү. Зөө бол бүү яар гэж ээж маань үгэлдэг байж үлээ. Хүмүүсийн ярих нь зүү хамгал дотор эрэхтнийгэн сүлбэн хүний бие дотор тэнэвчилдэг бололтой. Шүдэнцээ асаатал нүд сохров. Энэ хэрэг соц нийгмийн үед гарчээ. Хэсэг оюутан залуу ширээ тойрон суугаад хүзэрдэж байж л дээ. Тоглоомж ид дундаа. Бас ч гэж мөрийтэй. Оноо нь 1 төгрөг. Тасалгаа дүүрэн утаа. Мэдээж бүгдээрээ л тамхи байгуулцгаана. Тэгтэл нэг нь шүдэнц зуран тамхи хасах гэтэл час хийсэн чимээ гарч толгой нь хаашаа чимбэ нисч бодох шиг болжээ. Энэ үед зэрэгцэн сууж байсан нэг нь нүдээ даран "Ёй, ёй" хэмээрлээ. "Үгүй яач вэ?" гэвэл "Шүдэнцний чин галтай хөхөр нүдрөө орчих шиг боллоо. Ёй" гэсэн байна. Энэ үед бүгд л дэрхийн босч нүдийг нь усаар угаасан боловч хожимджээ. Түүний нүдний зүсгийн дээр бүрэн шатаж амжаагүй хөхөр очиж наалдснаас харж чадахгүй болов. Удтал эмнэлгээр явсан боловч эвэрлэг эдэн шатаж түлэгдсэн учраас хараа ороогүй юм байна. Хэн нэгэн хүн шүдэн засаахад хажууд нь сууж буй хүмүүс энэ явдлыг санаж байвал зүгээр баг. Шүнжин өдөржин тарчилсан. Соц нийгмийн үед Батцамбарын сангийн аж ахуйд Мохаммед хэмээх казак залуу ажилладаг байж л дээ. Тэр нэг өдөр октоодтай муудалцаад гудас хүнжил шүүрэн авч бухлын ёроолд очиж унтнаа гэд гараа авчихж. Гэвч үүр цайхын хэрд тэр эргэж ирсэн байна. Хамт ажиллаж байсан хүмүүсээ дуудан сэрээгээд "Миний чихэнд юм орчихлоо. Бүр хачин эвгүй захтнаад дотор нь хөдлөөд байх юм" гэсэн байна. Хамт ажиллаж байсан хүмүүс нь чихийг нь ухаж төнгөсөн боловч юу ч гарсангүй. Мохаммед өдөржингөө шаналнд арчилж хилэн дээрээ юу ч тавьсангүй. Ажилд ааж гарсангүй. Үргэлжил чихээ авахад байж сууж чадахгүй ийш тийшээ гүгээд ажилдаа. "Миний чихэн дотор ямар нэгэн амьтаг хөдлөөд байна. Яалтчгүй байна" гэж байн углана. Хамт ажиллаж байсан хүмүүс нь эхлээд шоолж хөхөрж байснаа сүүлдээ өрөвдөж эхлэв. Шөнө нь бүр унтсангүй. Сүүлдээ бүр тис чадан орилж ийш тийшээ зовхочж эхэлж. Тиймээс хамт ажиллаж байсан нөхөд нь арга ядаад түүнийг дагуулan баригатын ахлагч Цэрэн гэдэг айлд очиж учир явдлаа хэлж л дээ. Тэгтэл унтаж хөвдсөн гэргийг ухсхийн босч ирээд чааваас шоргоолч ч юм уу хорхой чихэнд ч орчхож их хэцүү байдаг гинлээ химээснэ асаалттай лаан дээр жижиг халбганд шартоос хайлж хав халуун болсныхан дараа Мохаммедийн чих рүү цутгаад араас нь хөвөнгөөр бүглэж орхиж л дээ. Ингэж тэр зовлонгоос ангиж ирсэн байна. Харин энэ цагаас хойш шөнө унтах болгондоо чихээ хөвөнгөөр бүглэж унтдаг болсон гэдэг. За ер нь хөдөөхээр явахтаа нэг чихээ бүглөө гэдэг нь бас эндээс үссэн ч гэж магадгүй юм. Өнөөдрийнхээ дугаарыг энд хүргээд өндөрлөе. Хамт байсан сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа.